Сайн байна та бүхэн өнөөдөр мэдээ хүргэе. За Cryptoverse ээлж нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай хамтрагч Cryptoverse-ийн technical analyst Сики маань Binance-ийн Binance Campus гэдэг арга хэмжээнд явсан байгаа учраас technical analysis энэ 7 хоногт бас оруулж амжихгүй хүндхэн бэрхшээлтэй тулгарсан байгаа. Гэхдээ очиод нэг шанал авсан баг шүү лээ. Сторийн да үтсэн бол мэдэж байгаа. Гэхдээ тэглээгээд танд хүрэх мэдээнүүд нь бол сонирхолтой байна гэсэн үг бол ерөөсөө биш. Энэ 7 хоногт харин сонирхолтой мэдээд олон гарлаа. За эхний ээлжинд за дөнгөж саяны биткойны одоо 99655-аас унаад 90,000 орчим түвшинд ирсэн энэ хүн уналтыг болонгууд за Cointelegraph-ийн авсан мэдээгээр бол за 90,000 бол ингээд хүмүүсийн өмнө иш тавцсан байсан хүмүүсийн бол зарах хүн байсан. Харин одоо шинээр өөр крипто сонирхчдын бол худалдан авалт хийж энэ хүү зах зээлд орох боломжийг олгосон үнэ байлаа гэж үзэж байгаа юм байна. За энэ юутай холбоотой вэ гэхээр Coinbase Premium Index гэж байдаг юм байна. За энэ нь болонгууд Binance болон Coinbase биржүүдийн дээр ажиллаж одоо BTC USDT хослол болон BTC USD-ийн одоо ингээд юм зөрүү хэмждэг юм байна. Өөрөөр хэлбэл биткойныг шууд доллараар нь худалдаж авч байгаа хүн USDT-гээр худалдаж авч байгаа хоёрын хооронд хэр зөрүү байна вэ гэдэг. За энэ хүү индекс нь бол 6 сард бол 6 сард бол хасах 10,387 гэдэг дүнтэй байсан юм. Энэ юу вэ гэхээр юу хэлж байна гэхээр хүмүүс бол яг үнэндээ биткойныг USD-гээр авахдаа USDT-гээр зарагдж байгаас илүү хямдаар авч ирсэн байна гэдгийг хэлж байгаа. За харин одоо бол нэмэх 0,1091 гэж байгаа. Энэ юу хэлж байна гэхээр USD-гээр хүмүүс авахдаа одоо энэ 91-ийн одоо 9 цент ч юм уу илүү төлж аваад байна гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр одоо энэ төвшөнд ирсэн байхад ийм одоо премиум индексийн зөрүү гарна гэдэг нь хүмүүс бол ингээд илүү одоо 9 цент илүү төлөж хамаагүйгээр биткойныг авахыг бол ингээд ирмэлзэж байгаа юм байна гэдгийг харуулж байгаа юм байна. За энэ нь бол 6 дугаар сард бүр хасахтай буюу хүмүүс бол ерөөдөө USD-гээр авахдаа илүү хэмдээр авч ирсэн байгаа. Харин одоо бол USD-гээр авахдаа илүү мөнгө төлж авч яана гэдэг нь эрэлт бол бас байгаа гэдгийг харуулж байгаа гэж тайлбарсан байлээ. За тэгээд дээрэс нь CryptoQuant-ийн судалгааны хэлцийн ахлах одоо ингээд монголоор бол сахилч юм уу те юу гэж хэлсэн бэ гэхээр энэ хүү одоо ингээд correction буюу энэ хүү уналтын дараагаар бол яг ингээд retail demand одоо ингээд эрэлт нь бол улам ихсэж байна. Тэгээд энэний нэг жишээ нь гэх юм бол 11 сарын 26-наас эхлээд spot ETF-ийн одоо цэвэр мөнгө урсгал нь бол нэмэх болж эхэлсэн. Одоо нэмэх 103 сая доллар байсан байна. За тэгээд дээрэс нь өөр нэг онцлог мэдээ нь юу байсан бэ гэхээр за одоо ингээд Binance, Coinbase гэдэг дэлхийд дээр байгаа биржүүдийн бэлэн байгаа биткойны хэмжээ болонгууд сүүлийн 6 жил байгаагүй доор түвшиндээ ирсэн байна. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт хийх хүн ерөөсөө энэ өндөр чигсэндээ олдохгүй байна гэдгийг харуулж байна гэж үзжээ. Гэхдээ энэ нь бол яг энэ хүн мэдээлүүд нь биткойн яг одоо шууд өсчихнө гэсэн үг бол ерөөсөө биш. Та өөрөө бас дотроо тунгааж үзээрэй. Зүгээр ийм хүү байгаа юм байна. Энэ хүмүүс ингэж харж байгаа юм байна гэж бодоорой. За тэгээд өнгөрсөн 7 хоногоос өмнө ярьжсэн мэдээнээс нэг юм сэргээж ирэхэд за энэ юу гэсэн бэ гэхээр Bitwise гэдэг газар за 10 крипто индексийн фондыгаа ETF болгоё гэж хүсэлтийг бол одоо Америкийн санхүүгийн цэцлэхороо за үнцаасны ялжийн хороо гэдэг ч юм уу SEC-д бол гаргасан байгаа. За би бол энийг ойлгохтой болонгууд топ 10 coin-ыг индекс болгоод тэрийг ETF болгож гаргах гэж байна гэдгийгсэн чинь энэ бол топ 10 coin биш зүгээр Bitwise-ийн сонгосон одоо тэр нөгөө trust буюу өөрт нь хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчдад зориулсан энэ хүү одоо trust буюу хувийн сангаа олон нийт нээлттэй ETF болгоё гэдэг хүсэлтийг гаргасан юм байна. Тэнгууд энэ хүү 10 coin болонгууд Bitwise-ийн өөрсдийнх нь сонгосон 10 coin байсан юм байна. За тэгээд энэ нь болонгууд хөвчлэн дандаа биткойн төлөвлөсөн хөрөнгө оруулалттай араас нь Ethereum, Sol, XRP, FX, Link, ADA, Bitcoin Cash, Uni, DOT гэсэн coinууд бол орсон байна. Эдгээр нь болонгууд ерөнхийдөө бол крипто зах зээлийн топ 10 coin бол ерөөсөө биш. Гэхдээ зөв эдний сангийн сонгосон 10 coin юм байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын 75% нь биткойн дээр, 16.5% нь Ethereum, 4.3% нь Solana, 1.5% нь XRP, тэгээд 0.7% нь ADA. Тэгээд үлдсэн хувь нь бол ингээд бусад coin-ууд нь хуваалцсан байгаа байдалтай байгаа юм байна. За тэгээд Америкийн санхүүгийн цэцлэхоороос бол энийг зөвшөөрөх юм эсвэл татвар зэтэл дээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хизээ хилцэх хугацаанд ч гэсэн гараагүй байгаа юм биш үү. Тэгэд энэхүү одоо ингээд ETF болгохыг хүсэлтийг өгсөн байгаа энэхүү одоо ингээд trust гэж юм нь бол хувийн одоо хөрөнгө оруулалтын тэг хэлбэрх юм да зөвхөн одоо Bitwise-тай харьцагчид хөрөнгө оруулах боломжтой энэхүү бүтээгдэхүүн бол 2017 оны 11 сард үүссэн. За тэрнээс хойш бол одоо ингээд хүмүүсийн хөрөнгө оруулалтыг бол аваад явж байгаа. Тэг хэрвээ үнэхээр энэ ETF болоод батлагдчих юм бол за ирээдүйд тэгэх юм бол энд болсон одоо 10 coin-ууд руу бас
тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтууд орж ирэх илүү магадлал өндөртэй. Гэхдээ энээс илүү баг Solana-гийн ETF төрүүлж батлагдах магадлал нь миний хувийн зүгээс бол өндөр болов гэж бодож байна. За тэгээд өөр нэг сонирхолтой кейс гарсан. За тэр нь болонгууд за энэхүү coin-ыг та баг мэддэг байж магадгүй. Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор энэхүү coin бол 7 дахин өссөн байгаа. За энэ бол Tornado Cash гэдэг газрын coin байгаа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Байденгийн засгийн газрын үед болохоор Америкийн гадаад хөрөнгийн хяналтын хэлцэх юм уу? Америкт Treasury Office-ийн Foreign Asset Control гэдэг газраас энэхүү Tornado Cash гэдэг дээр болонгууд sanction хийсэн буюу хориг тавьсан байгаа. Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улсын ямар ч иргэн аж ахуй энэ Tornado Cash-ийн smart contract дээр харьцаж болохгүй гэдэг. Тэгэнгუთ 11 сарын 26-нд Америкийн шүүх нь болонгууд юу гэж үтсэн бэ гэхээр за Америкийн энэ нөгөө нэг гадаад хөрөнгө зохицуулалт хяналтын газар нь болонгууд өөрийнхөө эрх мэдлийг хитрүүлэн ашиглаж энэхүү шийдвэрийг гаргасан байна гэдэг мэдээ гарсан. За энэтэй холбоотойгоор Tornado Cash-ийн coins 7 дахин өссөн байгаа. За Байденгийн засгийн газрын үед энэ Tornado Cash-ыг юу гэж буруутгаж байсан бэ гэхээр за гэмт хэрэгтнүүд болон за хойд Солонгосын Lazarus гэдэг халдах хийдэг групп нь энэ Tornado Cash-аар дамжуулаад за энэ нийтдээ бол ингээд энэ Tornado Cash ажиллажснаас хойш 7 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг ингээд мөнгө угаахад бол ингээд тусалсан гэж үзэж байгаа юм байна. Гэтэл шүүхэн шийдвэрс бол тэгж үзээд энэхүү газар ингээд хориг тавьсан хориг нь бол ингээд өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлсэн ашигласан гэж бол албан ёсоор үзжээ. За энэ яг тухайн үедээ юу үүсчихсэн бэ гэхээр ямар нэгэн програмчдын бичээд хийцэн байгаа код нь бол өөрөө хүний үг хэл үзэл бодлыг хэлэх хэрэгчлүүдэд адилхан код бол өөрөө free speech юм а гэдэг зүйлийг ярьж исэн. Тэгэхээр Donald Trump-ийн засгийн газар дараа жилээс ингээд өдөөдөж эхэлнэ. Тэгэхээр энийг under Trump administration буюу Trump-ийн удирдлагаар бол энэхүү буруутгаж байгаа зүйлүүд нь хүчингү болох. За эсвэл бүр ингээд хөнгөрөх байхаа гэсэн хүлээлттэй байгаад байгаа юм байна. Tornado Cash-ийг юу хийдэг та мэдэхгүй байсан бол ингээд та нэг хүнээс нөгөө гүйлгэлөө хүнлөө гүйлгээ хийхэд энэ гүйлгээ хийгдсэн шүү гэдэг мэдээлэл нийт дийлээ байдаг. Тэгэнгუთ миксер нь болонгууд тэр гүйлгийг нь зөндөө олон жижигхэн гүйлгээ ч юм уу болж задлаад бас давхар өөрөөс хүмүүсийн гүйлгээнүүдтэй холиод яг ингээд хүлээж авсан хүн нь мэддэхгүй байх ч юм уу эсвэл ингээд олох боломжгүй байх боломжийг ерөөд бол гаргах гэж хичээсэн. Гэхдээ яг олох боломжгүй болсон гэсэн үг бол биш. Тэгэнгუთ энэгээр дамжуулаад ерөөд ингээд хүмүүсийг барих боломжгүй ингээд саад хийсэн болоод байгаа учраас Tornado Cash дээр бол ингээд юм 20-50 гэдэг зүйлийг бас Америкийн засгийн газар тэр нөгөө нэг гадаад хөрөнгө удирдлагын хэлцээс гаргасан юм шиг байна. Гэхдээ ямар ч байсан тэр нь бол өөрсдийнхөө эрх мэдлийг хэтрүүлсэн шийдвэр байжээ. За тэгээд өөр нэг газар яг нөгөө дайнтай байгаа болсон Улсын холбооны Оросд болонгууд криптоос хэрхэн татвар авах вэ гэдэг тэр хуулийн төсөл нь бол ингээд өргөн баригдаад эрхлэгч Путин гар үсэг зурх юм бол хэрэгчид бэлэн болцсон байгаа юм байна. Одоо бол биткойн ерөнхийдөө бол ингээд рублийн эсрэг бас бүх цагийн үеийн дээд ханшин дээр бол Оросд бас хүрсэн байгаа юм байна. За тэгээд энэний хураанг нь юу байсан бэ гэхээр хэрвээ хувь хүн ямар нэгэн байдлаар крипто аялжаад орлого олсон байх юм бол 13-аас 15% орлогын татвар авахар тавьсан. Тэгснэ хэрвээ Оросын холбооны газар нутаг дээр та зөвшөөрөл аваад майн хийж байгаа бол нэмэн хүртгийн албан татвар болон ямар нэгэн татварыг бол төлөхгүй. Гэхдээ Оросын тэр өдөртөх байгууллагаас мэдээлэл ингээд байнга тайлал хийж байгааг шаардна. Тэр тайлангаа өгөхгүй ч юм хоцорсон тохиолдолд 40,000 рубль буюу $360 торгуулийг тавьж гинэ гэсэн. Өөрөөр хэлбэл майн хийхээр бол манад майн хийгээч гэдэг нэг тийм хуулийн төсөл өргөгдөн бариад батлагдаад баг бэлэн болцсон байгаа юм байна. За тэгээд нэгэнт буул зах зээл ирэхэд баг явж байгаа гэж хэлж болно. Тэгмүүд хамгийн түрүүнд биткойн өсөөд араас нь яг энэ зах зээлийн хувьд бол ингээд Solana болно гэж явчлаа л да. Ирэхэд бол хуучнаар яаж өгдөг юм гэхэлээ биткойн өслөө, Ethereum-д суурьтай төслүүд тэгээд тэр нөгөө нэг зах зээлийг эзэлсэн биткойноос босоод том төслүүд нь яваад араас нь жижиг төслүүд нь явж өсдөг байсан. Одоо бол тэр зураг ирэхэд харагдчих шиг байна. За тэрнтэй тим юм яваад ирэхлээр ийм мэдэн их гарч эхэлдэг. Solana дээр болонгууд нэг meme coin trader $160 5.6 тэрбум 5.6 сая доллар болтлоо гэдэг зүйл гаргацсан байна. За энэ болонгууд одоо яг meme болоод яваад байгаа chill guy гэдэг тэр нөгөө нэг джинс өмдний гараа хийсэн тийм зураг яваад байгаа тийм. Тэнгууд энэний нэртэй
мем койныг гаргаад ийм хэмжээ ийм биш ээ. Ийм койн гараад тэрэнд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч ийм хэмжээний ашиг бол ихэд хийсэн юм байна. За тэгээд Solana-гийн meme coin үйлдвэрлэдэг одоо Pump Fund гэдэг газар ба. За ерөөдөө энд бас meme coin-ууд маш олон их хэмжээгээр бас pump down хийлэгдэж байгаа. Та зүгээр хөрөнгө оруулах гэж бол хэлэхгүй. Гэхдээ зүгээр ороод юу болдгийг нь хараад үзэх сонирхолтой байх бах. Тэгээд энэ хүн ингээд ашиг хийсэн гэдэг мэдээ дараас болонгууд яг энэ Chilka гэдэг энийг зурсан уран бүтээлч нь бол за би эдний эсрэг бол ингээд legal action бол авнаа. Эднийг бол шүүхт өгнө. Миний ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй гэдэг мэдээ бас араас нь гарч ирсэн. За тэгээд өөр нэг сонирхолтой мэдээ нь Америкийн нэгдсэн улсын одоо татварын албаны одоо датан дээр судалгаа хийгээд үзэхэд орлого багтаа ч гэсэндээ криптод их мөнгө оруулсан гэр бүлүүдийн mortgage буюу одоо нэг бидний ярьдаг бол 6% зээл авахнаас ихссэн байгаа юм байна. За нэгэнд крипто өссөн учраас манай нэг байр машин тавьж алдсан хүмүүс нь ярьж байртай бол гэдэг бас зээл авч эхэлж байгаа бололтой. За ингээд энэ хүргээд миний хүрэх мэдээллүүд ерөөдөө дуусч байна. За хэрвээ та Telegram дээр top tour-ыг хийж тоглоом тоглодог бол MeFi-ийн тоглоомыг сонирхоод үзээрэй. Ер нь аль зэний тоглоод үзсэн хүмүүс бол энийг бол тоглоод явж байгаа. Дөнгөж саяхан Major гээд нэг төсөл нь top tour байсан төсөл нь бас биржүүдээр гараад дэлээдгүй хүмүүс бас ингэ шуураад амжилттай байх шиг байна. Тэгэхээр Major хөрөнгө оруулалт ашиг болж утсан бол бас танд баяр хүргэе. Хэдийгээр одоо ингэ top tour гэж бас ингэ 100-аас хойш явагдаж байгаа ч гэсэндээ бас тренд нь буюу хандлт нь бас төдийлөн буураагүй хүмүүс бас одоо тоглосоор л байгаа юм шиг. Хэрвээ та airdrop ч юм уу сонирхоод ямар нэгэн байдлаар яг мөнгө ихгүйгээр орлого олох боломж хаана байна вэ гэд хайх юм бол Telegram-ын top tour-уудыг сонирхож үзээрэй. За ингээд миний хүрэх мэдээлэл энэ хүрээд өндөрлж байна. Cryptoverse энэ дугаар хүлээж үзсэн та бүхэнд баярлалаа. Баяр та.